Амралтын үеийн ая тухтай сайхан өнгөрүүлж байна. Үзэгч та бүхэндээ 7 хоног бүрийн нэм гарагт энэ цагт мөчид хүрдэг анализ хөтөлбөр эхэлж байна. Энэ 7 хоногт өрнсөн улс төр нийгмийн эдийн засгийн онцлог үйл явдлуудын талаар хамтдаа ярилцъя. Том хөтөлбөрийн эхний хөндөж байгаа сэдэв бол улс төрчдийн амралтын газар болчиход байгаа дипломат албаны асуудлыг хөндөж ярилцъя гэж бодсон юм а. Учир нь юу гэхээр улсын хурал нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй улс төрчид өнөөдөр амралтаа авахдаа амрах цэгээ дипломат алба болгон хувиргачаад байна. Уг нь Монгол улсыг төлөөлж байгаа гадаадд суугаа дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа хүмүүс бол гол нь гадаад хэлтэйгээс гадна дипломат албын нэлээд нэр хүндтэй захиж чадах үлгэр дуурайд үзүүлэх ёс зүйн өндөр хариуцлагатай хүмүүс байх ёстой юм а. Гэтэл манай улс төрчдийн ёс зүйн өндөр хариуцлага бол маш бүдэг, маш муу гэж ингэж хэлж болох юм. Гэтэл энийг үл тоогоод улс төрийн намууд маань бол улс төрчдийг ерөнхийдөө дипломат албанд томилох гэсэн томилдог ийм жишиг тогтоод удаж байна. Өнгөрсөн хугацаанд жигсэн нэр бүхий улс төрчид дипломат албанд томилогдоо тэр нь бол үр дүнтэй болоогүй. Тухайн улстай бол хийсэн гавьяа хэрэгжүүлсэн бодлого дутмагхан хурж ирж исэн тохиолдлууд бол олон юм а. Ялангуяа зарим нэг консулын газар, зарим нэг ерөнхий консулууд, за элчин сайдууд бол зүгээр энэ Монгол улсаас очисон хэдэн дарганыг ухтаж авдаг, үдэж гаргадаг ийм л ажлыг хийдэг. Тухайн улсынхаа эдийн засаг гол нөхцөл рүү орохгүйгээр асуудлыг шийдэхгүйгээр Монгол улсын харилцаанд ахис дэвшил гаргахгүйгээр явж ирсэн ийм гашуун түүхүүд байдаг. Уг нь дипломат алба гэдэг бол тухайн улстайгаа хоорондын харилцаа, хүн хоорондын харилцааг бий болгох. За нөгөө талаас тухайн улснаас Монгол улс юуг авуул бас ашигтай байх вэ гэдэг ийм гарц гаргалгаануудыг олж хараад тэн дээр манлайл үзүүлж ажиллах хэрэгтэй ийм л хүмүүс байдаг юм а. Гэтэл өнгөрсөн хугацаанд бол улс төрчид очиод зүгээр л амрах, тэтгэвртэй суух ийм л нэг ийм ажил болгоод хувиргачихсан ийм гашуун зүйл байгаа юм. Өнөөдөр Монгол улсын засгийн газар дээр бол Монгол Ардын нам, Ардчилсан нам, за хүн нам гэсэн ийм 3 намын хамтрал бий болсон байгаа. Энтэй холбоотойгоор жигсэн дипломат албанд томилогдож байгаа хүмүүсийг засгийн газрын энэ хамтралын хүрээнд томилох энэ асуудлууд бол бас эрчтэй яригдж байгаамаа. Тийм ч учраас намын цүнх баригчид дипломат албанд томилогдох ийм дүр зураг бол ажиглагдаж эхэллээ. За дипломат албыг ер нь яаж томилдог юм бэ гэж тийм ээ. Элчин сайдын яамд ажиллаж байгаа яг дипломат төлөөлөгчийн газрын гол үндсэн ажилтнууд болох аташе, за соёлын аташеч бай, за нийгмийн чанартай 1-р наримчиг, 2-р наримчиг гэдэг эдгээр зүйлүүдийг бол сайдын тушаалаар томилждог. За мөн консул бол бас сайд засгийн газрын хуралдааны төвшөнд бол томилогддог, дэд консул, за мөн зөвлөхүүдийг бол сайдын төвшөнд ингээд томилждог. За мэдээж хэрэг элчин сайдыг бол Монгол улсын ерөнхийлөгчтэй зөвсөлдсөд засгийн газраар оруулаад улсын их хурл бол баталж томилдог ийм зохицуулттай байгаа. Тэгээд элчин сайдаас бусд нь бол бид нар бол мэдхгүйгээр ингээд өнгөрөө явцдаг ийм дүр зурагтай явж ирдгээ гэдэг ингээд хэлэхэд болох юм. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд дэд консул, элчин сайдын зөвлөх, элчин сайдын яамны зөвлөх, за аташегаар явчихсан ийм улс төрчид бол улс төрчдийн гэр бүл бол олон байна гэдгийг та бүхэндээ хэлэх нь зөв бах. Тэгээ Монгол улсын хувьд болохоор нийтдээ энэ жил нэг 20 гаруй элчин сайдууд, за мөн дипломат төлөөлөгчийн газруудад бол нэг 50 орчим хүнийг шинээр томилох ажиллагаа бол явагдаж байгаа гэж ингэж хэлж болох юм. За өнгөрсөн хугацаанд бол 20-од хүн бас томилогдсон ийм дүр зурагтай байна. Тэгээ ерөнхийдөө бол намуудын зүгээс нэр дэвшүүлж оруулж ирж байгаа хүмүүсийн хувьд болохоор дипломат албаны шаардлага, за анхан шатны энэ цензурыг хангаж чадахгүй 95% нь буцаж байгаа гэдэг ийм зүйлийг бол салбарын сайд нь энэ 7 хоногт хэлсэн байлээ. Гэхдээ энэ бол хангалттай биш юм а. Буцаж байгаа гэсэн ч ихсэн ямар нэгэн хэлбэрээр намаас нь шахаж байгаа учраас томилоод явуулж байгаа жишээ олон байгаа юм. За тухайлбал Америк нэгдсэн улс руу дэд консулаар явсан Эрдэнэ гэж хэлж болох юм. За Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшижсэн, Ардчилсан намын дарга байсан, за Монгол улсын засгийн газрын гишүүн, улсын хурлын гишүүнээр ажиллаж байсан гэдэг. Ингээд намтар түүхийг аваад үзэх юм бол энэ хүн мэдээж хэрэг дипломат албаны энэ хариуцлагатай ажлыг хийх хэмжээнд хүрсэн гэж ингэж үнэлж болох юм. Гэхдээ нийгэмд эзэлж байгаа нэр хүнд нөгөө талаасаа улс төрчийн ёс зүйн хэм хэмжээ гэдгийг аваад үзэх юм бол үнэхээр энэ дипломат албыг төлөөлөх ёстой хүн мөн үү биш үү гэдэг ийм асуулт бас урган гарч болзошгүй. Тийм ч учраас шүүмжлэл бол яах аргагүй байгаад гэсэн юм а. Гисэн хэдий шүүмжлийг үл тоогоод ингээд явуулчихсан ийм дүр зураг байж байна. За үүний зэрэгцээгээр нийслэлийн худалдааны төлөөлөгчөөр 50-нд Монгол улсын генерал, за тагнуул ерөнхий газрын даргасан хурцыг томилох асуудал бас яригдж байгаа. Энэ дээр ч гэсэн иргэд олон нийтийн зүгээс бол маш шүүмжлэлтэй хандж байна. За нөгөө талаас хурцыг томилох энэ асуудал нь бол иргэд
бас энэ хэлмэгдэсдийн асуудыг хөндөж байна гэдэг энэ зүйл ч гэсэн яригдж байгаа нь бол дипломат албан дээр энэ улс төрчдийг томилохдоо тодорхой хэмжээний өндөр шалгуурыг тавьдаг байхгүй бол эргээд асуудал бол бас олон нийтийн шүүмжил. За цаашлаад нөгөө тухайн улсууд нь бас Монгол улсыг үнэлэмж нь өөрөө унах юм биш үстэй гэсэн ийм болгоомжил төрөхөөс өөр арга гарцгүй юм. За учрын юу гэхээр 2017 онд Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж исэн Баттулга Бүгд найрамдах Солонгос улсад суух элчин сайдаар тагнуулын ерөнхий газрын дараа хурцыг бас нэр дэвшүүлж исэн. Гэтэл энэ хүнийг Бүгд найрамдах Солонгос улс бол хүлээн авах боломжгүй юм а гэдэг ингээд татгалзаж исэн ийм дур зураг байдаг юм а. Тийм учраас Монгол улс бол дипломат төлөөлөгчийн газар томилж явуулах гэж байгаа энэ эрхмүүдийнхээ бас цар хүрээ, нөхцөл бололцоо, за нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурь, за нөгөө талаас олон нийтэд хүлээн зөвшөөрж байгаа эрэм дарааг нь харж явахгүй бол болохгүй маа гэдэг энэ зүйлийг л бид анхаарах хэрэгтэй болчиход байгаа. Мэдээж одоо зарим хүмүүс таалагдахгүй. Тэгэхээр би одоо улс төрчдийг за тэгээд бусад салбарын хүмүүсийг энэ мэрэгжлийн тусгай албар руу тусгай энэ яамны маш олон жил бэлтгэж байгаа хүмүүсийн боломжийг булааж урд ууран дайрж янз бүрийн одоо улс төрийн нөлөөгөөр томилогдох энэ хүсэл эрмэлзлийг илэрхийлээд байгааг одоо болосоо л гэж яг одоо дипломат өний хувьар гадаад харилцааны сайдын хувьар хүсэж байна. Мэдээж намын дарга нарт бол зовлон их байдаг. Хамтарсан засаг учраас тохирсон гэрээнийхээ дагуу хүний нөөцийн асуудлыг шийдэх мэдээж ардсан нам хүн нам засагт орсон учраас боловсон хүчнээ бүхий салбарт байрлуулахыг эрмэлзэж байгаа гишүүд нь бас тэгж хүсэж байгаа. Тэгэхээр энэ хүсэлтүүдийг одоо бүгднийг бас надад л илэрхийлж байгаа л да. Дипломат албанд мэрэгжлийн ёс зүйтэй өндөр хариуцлагатай үлгэр жишээ хүмүүс томилогдох ёстой. Ингэж байж Монгол улсын нэр хүнд гадаад орчинд бол үнэлэгдэх юм. Тухайн улсынхаа хэл соёлыг бас мэддэг. Тухайн улсынхаа ард иргэдтэй, албан тушаалтнуудтай харьцаж чадах хэмжээний хэл устай байх ёстой. Хэл соёлгүй дөмбийсэн хүн очичоод Монгол улсаас нэг дарга очихоор нь тэрийгэ угтж аваад түүндээ үйлчилчээр буцаагаад явуулдаг ийм л дипломат алба бол оршроод байна. Угтаа бол дипломат албыг өнөөдөр юугаар хэмжих юм бэ гэж. Тухайн улсаасаа оруулж ирж байгаа эдийн засгийн үр өгөөжөөр нь хэмжих юм. Тухайлбал Япон улсын Осака хотод байгаа консул тухайн хот түүний эргэн тойрны мужуудаас Монгол улс руу ямар хөрөнгө оруулалтыг татсан. Монгол улсаас ямар эдийн засгийн үр өгөөжтэй бүтээгдэхүүнийг тухайн зах зээл дээр гаргуулсан. Энэ хоёрын улсын хооронд ямар эдийн засгийн үр өгөөжтэй алхмуудыг бий болгосон. Ямар хэмжээний хүн хоорондын харилцаанд өсөл дэвшил авчирсан. Энүүгээр дипломат албыг хэмждэг энэ цаг үе ирцээ. Түүнээс дарга очихоор даргад үйлчилдэг. Эсвэл тухайн улсын даргатай дипломат төлөөлөгчийн газрын нэр барьж уулзахаас өөрөөр ажил хийдгүү мөнгө аваад суудаг ийм зүйлийг бол хэмжихэ болцсон юм а гэдгийг өнөөдөр бид нар бодох ёстой. Тэм ч учраас өнгөрсөн хугацаанд томилогдож байгаа улс төрчид түүний арга гэрийнхэн бол өнөөдөр дипломат албыг зүгээр амралтын газар болгон хувиргаад байна. Амралтын газар болгон хувиргаад байна. Олон улс төрчид очисон албан тушаал дээрээ нэр төдий байсаар угаад хүрээд ирчихнэ. Ганцхан жишээ л юм. Унгар улсад элчин сайд байсан хүн хэдэн жилийн өмнө ямар их хөдөлгөөнтэй, ямар олон асуудлуудыг хоёр улсын хооронд явуулж байсан бэ? Гэтэл нэг дарга байсан, төрийн албанд олон жил дарга хийсэн нөхөр яваад одоо ингээд бүр ихэн дуусч байна. Энэ хугацаанд Унгар Монгол улсын хоорондох харилцаа доошо унчлаа. Энэ бол бодит жишээ, байх жишээ. Тэгэхээр энэ бүхнийг бид нар бодолцож байж л ямар ч байсан дипломат албанд томилох ёстой юм а. Гэтэл энэ бодолцоо бол байхгүй байна гэдгийг илэрхийлэн юу вэ гэхээр 3 нам засгийн газарт хамтарсан гэдэг нэрээр өнгөрсөн хугацаанд маш олон хүмүүсийг консул, дэд консул, за элчин сайдын яамны зөвлөх гэсэн албан тушаалуудад томилоод явуулчихлаа. Тухайлбал үндсэн хуулийн цэцгийн дарга байсан Од Баяр энэ хувьд болохоор Монгол Ардын намаас ковот аваад Хонконгод суух ерөнхий консулаар явцсан байх жишээтэй. За улсын их хурлын сонгуульд Баян зүрхтэн дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшээд ялагдтгүүлсэн Жаданба Бүгд найрамдах Солонгос улсын Бусан хотод суух ерөнхий консулаар томилогдоод явсан байх жишээтэй. Замун улсын их хурлын гишүүн асан бас сонгуулиар өвдөг шороодсон Саран гэрэл Жаргалмаанаар элчин сайдын яамдын зөвлөх гэсэн нэр зүүгээд бас Европ болон бусад улс руу явсан байх жишээтэй. За хүн намаас бол 90 хотод суух консулаар лавгд орж гэж залуу явсан байх жишээтэй. Ингээд хараад үзэх юм бол ерөөсөө бүх боломжтой албан тушаал руу
хүн, ардчилсан нам, Монгол ардын нам гэсэн намуудын улс төрчид түүний хамаарал бүхий этгээдүүд албан тушаал авах нэртэйгээр амралтын газар болгон ашиглаж байгаа ийм гашуун зүйл байгаамаа. Ийм ч учраас Монгол улсын гадаад харилцааны сайд Бат цэцэг намуудын өгж байгаа нэрний 95% нь дипломат албаны наад захын шаардлагуудыг хангаж чадахгүй байна. Гэхдээ нөгөө нам нь тохирсон гэдэг энэ үндслээр л томилон явуулахаас өөр аргагүй нөхцөл байдал руу орж ийнө гэдэг арга эцэн тайлбарыг хийгээд сууж байгаа нь харамсалтай юм аа. Анализ хөтөлбөрийн дараагийн хөндөж байгаа сэдэв бол засгийн газар улсын их хурлын хооронд толхилцоо явууч уу, тохиролцоо явууч уу гэсэн асуултанд эрэлхийлье гэж утсан юм. Учир нь юу вэ гэхээр Монгол улсын их хурлаас баялагын сангийн энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд засгийн газар тодорхой чиглэлүүдийг өгөөд байгаа. За засгийн газрын зүгээс ч гэсэн баялагын сангийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд уул уурхайн стратегийн ордуудын жагсаалтыг нэмэгдүүлэх. За мөн стратегийн ордуудад орох ёстой хамааралтай энэ ордуудын асуудал үүссэн нөхцөл байдлуудыг сайжруулах, зохих, хууль дүрмийн дагуу шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авч ийна гэдгийг удаа дараа мэдэгдээ явж байгаа. За үүний нэг нь ухаан худаг. Ухаан худгийг бол Монгол улсын засгийн газрын сайдын гэрээгээр нэг компанид өгчжээ гэдэг ийм шүүмжил явсан. Энэ асуудлыг засаж залруулыг улсын хурл руу тогтоолын төсөл боловсруулаад засгийн газраас оруулаад ирсэн. За одоогоор засгийн газраас оруулж ирсэн тогтоолын төслийг улсын хурлаар хэлцээг байгаа. За улсын хурлын зүгээс юу гэж ярьж байна гэхээр засгийн газар компанитай байгуулсан хамтын ажиллагааны энэ гэрээг нь Монгол улсын их хурл цуслаад байх нь зөв юм уугүй юу? Тэгэх юм бол цаашдаа бүх гэрээг Монгол улсын их хурл оруулж ир цуслах ёстой болох юм уу? Асуудал ийм учраас хоёр тохирсон хоорондоо гэрээ байгуулсан газрууд хоорондоо ярилцаа шийдэх асуудал байгаа юм биш үстэй. Энэ дээр бид нар хууль зүйн тайлбар авч байна гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. За яг энэ зүйл яригдахтай зэрэгцээд энэ 7 хоног засгийн газраас бас нэг компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан гэдэг ийм зүйлийг мэдгдсэн. Энэ юу вэ гэхэд Эрдэнэс 5 толгойн нэг хэсэг нь болох ухаан худаг дээр маргаан үсээд явж байгаа. За тэгтэл нөгөө хэсэг нь болох Бортогийн орд дээр Адмирал гэж компанитай бол гэрээ байгуулсан байдаг. Хөр суулгах. За тэр олборлолтой холбоотой гэрээ байгуулсан. Энэ гэрээг цуцалж ийна гэдгээ энэ 7 хоногт Монгол улсын засгийн газрын төлөөлөл мэдгдлээ. Тэгээ энэ мэдэгдэхээс өмнө бас энэ Бортогтой холбоотой асуудал яригдсан. Та бүхэн санаж байгаа бол улсын их хурлын чуулган дээр улсын их хурлын дарга амар баясгалан Бортогийн уурхай надтай хамааралтай гэдэг энэ үнэн юм уу гэд хэд удаа асуугаад хариултыг авч ирсэн. За өнгөрсөн хугацаанд бол нүүрсний сонсголоор улсын их хурлын гишүүн тухайн үеийн хууль зүйн сайд энэ хоёр бол бас энэ асуудлыг ярьж ирсэн. Борте гэж уурхай Адмирал гэж компани амар баясгалан гэдэг улс төрчтэй холбоотой юм уу үгүй юм уу? Энэ асуудлууд дээр яаж байгаа юм бэ? Ер нь бол энэ нүүрсний чинь хулгай дээр энэ сэжимчи яваад байгаа юм биш үү гэдэг ийм шүүмжил явж ирсэн. За нөгөө талаас нь мэдээж улсын их хурлын дарга байсан тухайн үе засгийн газрын хэрэглэх газрын дарга байсан амар баясгалан өгүүлсэх тайлбаруудыг хийжсэн. За өнөөдөр бол энэ асуудал дахиад сөхөгдөө амар баясгалан өөрийгөө энэ Бортогийн уурхай Адмирал гэж компанитай холбоогүй юм а гэдэг ийм тайлбартайгаар асуудлыг ярьж байгаа нь нэлээд анхаарал татсан ийм зүйл болоод эхэлж байгаа. За ямар ч гэсэн улсын их хурлын энэ дээрээс амар баясгалан өөрийгөө Бортогийн уурхайд хамааралтай эсхийг бол Эрдэнэс 5 компани удирдлагуудаас асууж ирсэн. Энийг нэг ихлээ сонсоод байгаа. Эрдэнэс 5 захирлын үүрэг гүйцэтгэж ирсэн байж гин бас нэг асуулт асууж. Тэр Бортогийн орд гэдэг ордын лиценз хэний эзэмшилд байд юм бэ? Хэвлэлээр намайг эзэмшдэг гэж яваадах юм. Тэрний талаар одоо Эрдэнэс 5 компаниг тайлбар өгөөч. Би одоо тийм орд эзэмшдгээ мэдэхгүй. За Эрдэнэс 5 ордын нэг болох Бортогийн ашигт малтмлын тусгай зөвшөөрөл нь одоо бол Эрдэнэс 5 хувьцаат компани одоо өөрийн эзэмшлийн тийм хувьцаа байгаа. Тус талбайд ерөнхийдөө тээзүү хийгдсэн ашиглалтын үйл ажиллагаа одоогоор эхлэх байгаа. За ийм яриа болсны дараа засгийн газрын төвшөнд энэ асуудал яригдаад эхэлсэн юм а. Засгийн газрын төвшөнд яригдаад эхэлсэн. Тэгээ Эрдэнэс 5 толгойн компани эзэмшиж байгаа 5 толгойн бүлэг ордын уурхайн нэг хэсэг нь бол яах аргагүй ухаан худаг мөн. Ухаан худаг дээр ухаан худаг буюу өрмөн нь бол ухаан худагт очсон юм а гэдэг энэ шүүмжил явж байгаа. Тэгээ та бүхэн санаж байгаа бол нэг хэсэг ухаан худгийн энэ асуудал бол нэлээд хүчтэй яригдчихсэн. Одоо сүүлийн үед бас намжаад эхэлжлээ. Эсрэгээр төвөрг нуурын орд яригдаад байна. Тэгээ байгалийн баялагын санг хуулийн хүрээнд стратегийн ордуудын 34% хүртэл хувийг
төрийн мэдэлд авах гэж байгаа болвол бүх ордууд дээр ижил төвчний хилцээр хийх ёстой гэсэн ийм шүүмжил явж байгаа. Энэ хүрээнд ч гэсэн ухаан удгийн асуудал яригдж байгаа, төргөн нуурын ордын асуудал яригдж байгаа, за мөн Бортегийн асуудал яригдж байгаа шүү. Бортегийн ордын лиценз бүх юм нь бол Эрдэнэс 5 толгой дээр байгаа гэдгийг бол сая яриан дээр хэлж байна. Харин тэн дээр үйл ажиллагаа явуулаад эхэлсэн Адмирал гэж компани ямар компани вэ, тэр хэний хамааралтай компани вэ гэдэг бол дараагийн асуудал буюу асуултын тэмдэг болж хэвлэх ёстой. Эндээс л нөгөө тохиролцсон уу, толхилцсон уу гэдэг ийм асуулт гараад байгаа юм. Яагаад ингэж хэлж ийнэ гэхээр улсын хурлын дарга амар баясгалан засгийн газраас яаралтай гурмаар оруулж исэн зарим нэг хуулиудыг хоошин татчихсан байгаа. Болоогүй байна, түүхий байна, асуудалтай байна гэдэг ийм тайлбаруудыг тавьж байгаа. За энэтэй холбоотойгоор ч гэсэн зарим сайд нар өнгөрсөн хугацаанд улсын хурл ямар зорилгоор яагаад тогтоолын төслүүдийг хоошин татаад байна, зарим хуулиудыг хилцэхгүй байна. Тэр дундаа хууль зүйн дотоод хэргийн сайд ингэж мэдгдсэн. Тухайлбал ухаан удгийг нэрлсэн. Жагсаал зүгдааны тухай хуулийг хэлсэн. Яг эндний эсрэг өнөөдөр дахиад бас нэг яригдж байгаа юм нь болохоор өөрсдөө чи оруулж исэн хуулиуд түүхий байж таа гэдгийг улсын хурлын дарга болон түүний багийнхан шүүмжлэл гэсэн. За яг энэ үеэр Монгол улсын засгийн газраас Бортегийн уурхай дээр Адмирал компанитай байгуулсан гэрээг цуслах шийдвэрийг гаргаж ийна гэдэг ийм мэдээллийг хийжлээ. Нэгдүгээрт бол өнөөдрийн засгийн газрын уралдаанаас гарсан шийдвэр сайн мэдээ. За үүнд 5 толгой ордын Бортегийн уурхайд Эрдэнэс 5 толгой компани болон Адмирал зэрэг МТАС түншлэлийн компаниудтай 2021 оны 11-р сарын 17-нд байгуулсан хөрс суулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, баяжуулалтын гэрээг өнөөдрийн засгийн газрын уралдаанаар хүчингү болгож байгаагаа бас та бүхэнд хэлье. Улсын хурл 2024 оны 9-р тогтоолоор засгийн газарт даалгасныг ийхүү бодиттой ажил гаргасан бас бодиттой шийдвэр болгож чадсанаа та бүхэнд бас дуулгаж байна. За засгийн газрын хэрэглэх газрын даргын хуваар өнгөрсөн хугацаанд энэ МТАС-ийн түншлэлтэй холбогдуулан байгуулсан гэрээг за их хурлын тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр хуульд нийцүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр бол тушаал гаргаад энэ МТАС түншлэлтэй байгуулсан гэрээг хүчингү болгох санал үндэслэлийг боловсруулах багийг бол өнгөрсөн хугацаанд ажилуулсан. Энэ баг бол эцсийн санал дүгнэлтэд бол танилцуулсан байгаа. Ингээд энэ санал дүгнэлтэнд үндэслээд засгийн газар бол шийдвэрээ гаргасан. Одоо бол төлөөлөл өдөртөх зөвлөл нь хуралдаад за одоо тэр компани МТАС-ын түншлэлийн гэрээг хүчингү болгоно гэсэн үг. Тэгэхээр ингээд шийдвэр гарч байна гэж та бүхэн ойлгож байна. Энэ бол компани хоорондын асуудлыг шийдэж байгаа шийдвэр биш. Эрдэнэс 5 толгой болон Адмирал компани хоорондын асуудлыг шийдэж байгаа шийдвэр бол биш. Харин үүний цаана улс төрийн маш том өрг нүүдэл явчлаа гэдгийг ингэж харж болох юм. Тэр дундаа 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан Монгол ардын нам доторх улс төрчдийн ямар нэгэн асуудал дэгдчихлээ гэж ингэж хардж байгаа хэсэг бол байна. Яг харахгүй ингэж хардхаас өөр арга байхгүй. Яагаад гэхээр засгийн газрыг бүрдүүлж байгаа 3 нам, түүний суудлыг хадгалж байгаа улсын хурал дахь 3 нам, мөн нөгөө 2 нам, ингээд улсын хурал дахь 5 нам. Энэ бүхний хооронд Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц өрнөө. Өрнөхдөө хэн гэдэг улс төрч хинтээ нийлж ямар байдлаар эвсэх, за нөгөө талаас ямар байдлаар хэнийгээ булан шахахаас шалтгаалж ерөнхийлөгчийн сонгуулийн дүр зургууд гарч ирэх юм. Энэ гарч ирэх дүр зургуудын нэг нь бол яа харахгүй Монгол улсын засгийн газрын гаргасан Бортегийн уурхай дээрх Адмирал компани гэрээг цуслах энэ асуудал байлаа. Үүний цаана Монгол улсын их хурлын дарга, Монгол улсын ерөнхий сайд хоёрын нөхөрлөл бат бэгч ч үү эсвэл бас арай ан цав үүсч үү гэдэг ийм таамгийг бол олон нийт дэвшүүлээд эхэллээ. Гэхдээ эндээс ингээ харах юм бол ерөнхийдөө бол энэ хоёрын хувьд нэлээд ийм ойр гар барилт явагдчихлаа гэдэг ийм таамгийг дэвшүүлж байгаа. Яагаад гэхээр амар баясгалан гэдэг улс төрч өөрийнхөө нэрийг Бортегийн уурхай Адмирал компаниас салгахыг хүсэж. Тийм ч учраас энэ би хамааралгүй учраас энэ асуудал бол засгийн газрын төвшөндөө шууд хийдээд явхад миний оролцоо нөлөөлөл байхгүй маа гэдгийг цэвэрхэн харуулчих удаа гэсэн ийм таамаг дэвшүүлж байгаа.
Анализ хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хэд орны дараа эргээд уулзцгаая. За хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн хөндөж байгаа сэдэв бол гурилын гайлын татварыг хөнгөлөх, за хөнгөлтийг цуцлах гэсэн энэ хоёр асуултын хүрээнд бол энэ 7 хоногт бас улс төрчид нэлээд маргалаа. Учир нь юу гэхээр өнгөрсөн онд бол гурилын үн өсөж байгаа учраас энэ гурилын үнийн өсөлтийг хязгаарлахын тулд бол гурилын гайлын онцгой албан татварыг бол хөнгөлөх, чөлөөлөх ийм зохицуултыг хийж өгье гэдэг энэ зүйл яваад бол бас тодорхой хэмжээнд гурилын үнийн чөлөөлт бол явагдсан. Тэгээд импортоор гурилууд орж ирсэн. За дотоодын аж ахуй нэгжүүд мэдээж энэ дээр эсэргүүцэлтэй байсан. Ингэснээр бол бас энэ гурилын үн өсөх биш дотоодын аж ахуй нэгжүүдэд дампууруулах асуудал болчтой гэдэг энэ зүйлийг ярьж ирсэн. За тухайн үед бол засгийн газар энэ хуулийг оруулж ирэхдээ ямар асуудлыг хөндөж ирсэн бэ гэхээр өнгөрсөн 2020-оос 2024 оны хооронд 209 тэрбум төгрөгийг бол бас энэ аж ахуй нэгжүүдэд гурилын үнийг доктортой байлгах хүрээнд хөнгөлөлтөө нөхцөлөөр зээл хэлбэрээр олголоо. Гэтэл гурилын үн бол байнга тогтмол өсөж ирсэн байна. Энэ аж ахуй нэгжүүд авсан мөнгөө бол яг үр дүнтэй зарцуулахгүйгээр асуудалд илүү хариуцлагагүй хандсан байна. Эргээд иргэдийгээ бодоогүй өөрсдийнхөө бизнесийг бодсон, хувиа хичээсэн ийм үйл гарсан байна. Тийм учраас энэ асуудлыг бол зохицуулахаас өөр аргагүй гэж ингэж ярьжсэн. Гурилын импортын гурилын хэмжээ 40%-аар өссөн ийм дүр зураг бол өнгөрсөн энэ татварын зохицуултын хүрээнд бол гарсан байна. Тиймээс дотоодын зах зээлээ хамгаалахаар энэ хуучин хуулийг бол сэргээхэн зөвтэй гэсэн энэ санал санаачлаг бол бас засгийн газраас дахиад гарлаа. Тэгээд засгийн газрын зүгээс ч гэсэн одоо бол үүргээ гүйцэтгэж учраас энэ асуудлыг эргээд оруулж ирж байгаа маа гэдэг ийм тайлбарыг тавьж байгаа. Хуулийн өөрчлөлт үүргээ гүйцэтгсэн. Тэгэхээр одоо дахин нөхцөл байдал докторжуулалт үүргээ гүйцэтгсэн байна. Гурилын үн хямдарсан байна. За өнөөдөр бол одоо гурилын үн ямар ч байсан өрсөлдөө нэмэгдсэн, нийлүүлэлт нэмэгдснээс үүдэж гурилын үн бол тодорхой түвшинд буусан ийм үр дүн бол гарсан. 1-р зэргийн гурил 9.5%, 2-р зэргийн гурил 15.6% одоо үн буугаад ингээд явж байгаа. Энэ яригдаад байгаа татвар хэмжээ жоох ш 5% шүү дээ. Тэгэхээр бол энэ дээр нэг тийм тууш 40% гэдэг юм 2 дахин өсгөх нөлөөс юм бол байхгүй. юм да. Нэг жилийн өмнө оруулж ирсэн хуулаа өнөөдөр ингээд өөрчлөлтөө сууж идэг. Тэгээ хэдэн ах сайд нар маань өөрийнхөө сонгогдсон бүсдээр тэр мөнгө авч хуваарлдаг энэ байдлаа одоо хизээ зогсох. Тэгээ зарим нэг юм үнэнгээр хэлмээр шүү дээ. Энэ шинэ оршоо одоо ингээд асуудалд орно шүү ингээ 2 сайдаа. Яг энэ гурил шиг. Тухайд сонгуул зориулаад нэг юм хийцэн. Өнөөдөр үр дүнгээ бид нар ингээ бүгдээрээ хэлэлцэл сууж. Сонгуулийн хооронд төрийн бодлогыг өөрчлөлтийг ийм байж болохгүй байна. Тэгээ сонгуульд өгчөөсөн учраас Монгол Ардын намынхан даваадуулаад өөрөлдөл тэр одоо хязгаарлалтыг хүчингүй болгохын зэрэгцээгээр татварыг нь байхгүй болгосон. Татварыг байхгүй болгосны үр дүнд ямарсан хямд гурил хямд гурилаа эдүүлэнгээ одоо ард иргэдээс сонгуулийн оноо авч тэнгэрээ одоо ялт байгуулсан. Сонгуульд одоо ялт байгуулсан юм чинь буцаагаад одоо буулгаж явах шиг байна. Өнөөдөр одоо дараагийн сайд нь солигдонгууд л одоо ингээл эсрэгээрээ бодлого яриад оруулж ирэх юм. Гэхдээ эн чинь ямар очтой юм. Төрийн бодлого ингээд сайд нар бол одоо цаг хугацаатай томилгоотой шүү дээ. Тэгээ сайд нарыг дагаж энэ яамдын энэ тогтвортой ажиллаж байгаа төрийн албаагч нарын бодлого ингэж явмааргүй шүү дээ. Цемент дээр бас тэгсэн. Үндэсний үйлдвэрлэлүүд босч ирж ирсэн 20 орчим хувийн гайлын татвартай байсныг 5 болгож бууруулсан. Бас хэдэн зуун сая доллар гарч явсан. Ингээ валютын нөөц буурдаг, ханш өсдөг. Ингээ төр засгийн бодлого бас уялдаатай байх ёстой, доктортой байх ёстой, тодорхой байх ёстой гэдэг бас зарчмыг бид нар бодолцох ёстой гэдгийг бас хэлмээр байна. За өнгөрсөн жил орчмын хугацаанд бол 27 гурилын үйлдвэрийн 10 орчим нь үйл ажиллагаагаа төр зогсоосон. Энэ нь бол нөгөө импортоор орж ирж байгаа гурилтаа өрсөлдөх боломжгүй болсон учраас ийм ажил хийгцэн гэдэг энэ зүйлийг ярьж байна. За 2024 он гэхэд 6 үйлдвэр 101 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг бол жишээ нь авсан байх жишээтэй. За 2021 оноос хойш 400 гаруй тэрбум төгрөгийн болон хөнгөлөлтөө зээлийг бол гурилын үйлдвэрүүд өгсөн байх жишээтэй. За Улаанбаатар гурил жишээ нь 43 тэрбум төгрөг, Дорнод гурил 10.5 тэрбум төгрөг, Хангай мэс 6 тэрбум төгрөг, Өвөг гурил 59 тэрбум төгрөг, за Өгөөж гурил 37 тэрбум төгрөгийн зээлийг бол аваад ингээ үйл ажиллагаагаа бол төгчүүлээд явсан ийм дүр зурагтай байна. Тэгсэн хэрнээ яагаад ингээд гурилын үн өсөд байгаа юм бэ? Гурилын үн яагаад өссөн юм бэ гэдэг ийм асуулт урган гарч байгаа юм. Мэдээж хэрэг гурилын үн өсгөд бол тариаланчид болоод үйлдвэрлэгч гэсэн энэ хоёр хүн
салбарын үнийн зохицуултаас бол бас хамааралтай байгаа. Тэгэд тариалан дээр ч гэсэн бас энэ зүйл яригдж байгаа. За гурилын үнийг чөлөөсөнтэй холбоотойгоор тариаламжтын асуудал гэсэн хүн дээр зөвхөгцөн гэдэг ийм шүүмжил явж байгаа учраас энэ асуудал дээр яхаа харахгүй анхаарал хандуулах ёстой л гэсэн энэ зүйлийг бол салбарын сайд нь хэлээд байгаа. Надад хойрлогдсон төсвийн их усрыг бүгдийг арилжааны банкудад зээлийн их уср болгож өгч байгаа. Шийдвэрийг бизнесийн зарчмаар арилжааны банкуд олгож байгаа. 17-8 үйлдвэр байж байгаа одоо 9 боллоо гэж. Энэ чинь өрсөлдөөн байгаагийн шинжчүүд өрсөлдөөл байна. Үйлдвэрүүд чанар ерөөсөө өрсөлдөөн чанар үнээр өрсөлдөж байна. Одоо 9 үйлдвэр энэ өрсөлдөөнд тунжилцсан байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд судлаад үзэхээр төрөөс олгож байгаа энэ бодлого төрөөс олгож байгаа үзүүлж байгаа бодлого нь өөрөө их зүв байсан юм уу? Яагаад ялгууртай хандсан юм бэ гэдэг асуудал байхгүй. Өнөөдөр жишээлбэл сүүлийн 3 жилийн хугацаанд 5-6 гурилын үйлдвэрүүдэд 212 тэрбум төгрөгийн зээлийг 3% хүүтэй олгоцсон байдаг. Гэтэл энэний арилжааны банкар дамжиж олгож байгаа гэж байгаа. Гэтэл тэрний цаад хүн 7.5-аас 13%. Энэний зүрэг улсаас төлж байгаа. Хүүгийн зүргийг. Энэ бүгд цаана татвар төлөх шүү дээ мөнгө байна. Гэтэл нэг одоо тариалтын асуудал бас яг одоо гурилын нэмэгдэл бараг мөстө одоо гурил өндөрнөр очих боломж бүрдчихэд байна. Тийм учраас энэ дэр квот бүрэмсэн хаах биш квот тогтоох юм уу? Аль эсвэл гурилын нэг одоо барих асуудлыг Монгол Улсын засгийн газар хүнсгөөд ээж ухаан сангийн маань одоо барих ёстой гэж бодож байгаа. За тэгээ гурилын үний тэглэх энэ хуулийн төсөл бол өнгөрсөн оны 5 дугаар сард гарч ирсэн. Яг жилийн дараа бол энэ асуудал ингээд сөхөгдөөд өөрчлөлтийн асуудлууд ингээд яригдаа явж байгаамаа. Тэгээд цаашдаа хэрвээ энэ зохицуултыг ингээд хийчих юм бол за тариаламжид маань бол бас Улаанбаатар тариалах энэ ажил руугаа орно. За эргээд дотоодын гурилын үйлдвэрүүд маань бол сэргийж эхэлнэ гэсэн ийм зүйлийг ярьж байна. За нөгөө талаасаа бас хөнгөлтэй зээл авж байгаа аль болох төрөөс татаас боломжуудыг олгож байгаа учраас гурилын үнийг бол хямд байлгах энэ зохицуултыг бол бас тодорхой хэмжээнд засгийн газраас авч хэрэгжүүлэх ёстой гэсэн ийм шүүмжлийг бол бас тодорхой анхааруулгыг улсын хурлын гишүүд өгж байсан нь бол энэ хуулийн хэлцүүлгийн хүрээний хамгийн гол ач холбогдол байсан юм а. Тийм учраас ирэх өдрүүдэд гурилын үн доктортой байна. За нөгөө талаасаа гурилын үн буцаад буух боломж байгаа гэдэг ийм тайлбартаагаар энэ хуулийн төсөл явлаа. Үзэгч та бүхэндээ 7 хоногийн онцлог үйл явдлуудаас томилон үзүүлээ. Эх 7 хоногт энэ цагт уулзлаа. Баяртай үзэгчдээ.